Одоо сайн байцгаана уу? Би одоо Монголдо ирсэн байж байна. Тэгээ нэг юмны талаар бас дахиад ярихгүй болохгүй нэ. Тэгээ нэг дахиад нэг шипи өгöd. Өмнө шипи өгсөн. Тэгээ тэрүүгээр манай ядч одоо тэгээд батарей засна гэдэл гүйцхийгээд одоо удаж штэ. Тэгээд энэ бүр одоо сүултээ хэтрээд тах. За тэгээд энэ талаар нэг жоохон дэлгэрэнгүй дахиад нэг шипи өгье. За одоо ийм байна штэ. NIMH элементийн батарейг тест хийх нөхөн сэргээх тухай шипи өгье. За энэ бусад одоо сайн гэж хэлэгддэг юм уу те, одоо бусад засвар батарейтай холбоотой машин засж байгаа нөхдүүд байна шүү дээ. За тэднээс нэг тоног төхөөрөмж ашиглаж байгаа ойлгомжтой шүү дээ. За тэр нь ямар тоног төхөөрөмж ашиглах вэ гэхээр параметр value нь зөвхөн нэгийг л үздэг, миллиампер цаг. Яагаад тэгэхээр өмнө нь би одоо олон жилийн өмнө миллиампер цаг гэдээ яриад тэрийг одоо нөөцийн тогтоодог хэлсэн. Тэгэхээр нь ямар ч хамаагүй Хятадаас ч бай, Америкаас ч бай, Оросоос ч бай төхөөрөмж авчираа тэгээд энийг л олчих юм бол болчихно гэж бүгд бодсон. За тэр нь даанч одоо тийм биш. Яагаад гэдэг нь одоо хэлье. За энэ энгийн стандарт төхөөрөмж байдаг байхгүй. Энгийн стандарт төхөөрөмж. Стандарт төхөөрөмж энгийн үйлдэлтэй. Юу хийдэг вэ гэхээр зөвхөн charge discharge гэдэг хоёрхан үйлдэлтэй нэм хасах дээр нь одоо холбоол. Тэгэл одоо тэр цаана байгаа ирсэн тийм стандарт програма хар сууж байгаа л тэгэл миллиампер цагаа гараад ирэхээр өө миллиампер цаг юм байна бодож шүү дээ. Гэтэ уулын чи өөр өчнөө параметр үзүүлэлтүүд байгаа байхгүй ингээд эднээсийн тодорхойлт. Ягаад гэхээр тодорхойлох боломжгүй. Энэ чинь төхөөрөмж хийдэг байхгүй юу? Төхөөрөмж зөвхөн параметр үзүүлэлтүүдийг л өгдөг. Тэр параметр үзүүлэлтүүдийг өгөхийн тулд өөрийн одоо тийм тохиргоо өөрийн чинь хүний чинь мэдлэг хэрэгтэй байхгүй. За манайх яадаг гэж. Манайх бол манайх green tech гэж байгаад одоо түшиг энержигээ нэрээ сайсан шүү дээ. Илүү өргөн том илүү өөр төвчөнд гарч ирж байгаа. Өөрсдийн зохиосон бүтээгдэхүүнүүд удахгүй ингээд танилцуулагдаад явна. За манайх яадаг вэ гэхээр параметр value нь яадаг вэ гэхээр миллиампер цагийн тодорхойлно. Өөр бусад параметруудыг бүгдийг тодорхойлно. Тэрийг харгалзаж үзчихэж бодит нөөцийг тодорхойлно гэсэн үг шүү дээ. Өөрийн зохиолсон аргачлал системтэй манайх. Өөрчлөлт оруулсан тоног төхөөрөмжтэй. Өөрийнхөө систем тохируулсан тийм өөрчлөлт оруулсан тоног төхөөрөмжтэй гэж ойлгож байна. Хүмүүс ирээд одоо шууд одоо монголчууд ч бид нар ч одоо ирээд машинаа бараг ингэж хар зогсож байгаа л ингэ ширхгээ солиулал янзалчна гэдэг байна шүү дээ. Тэр бол зөвхөн азаа утсан асуудал шүү. Бодит нөөцийг зүгээр шууд элдв янзын ямаар үзчихдэг юм аа. Энэ олон параметруудыг тодорхойлж иж энийг тэгштгэл гэд бодъё л та тэгштгэл байлаа гэж бодоход ингээд энэ тэгштгэлийнхаа ингээд өөрөө хариугийн тогтоож шүү. Хариугийн тогтоож иж бодит нөөцийн тогтооно гэсэн үг байхгүй юу? Тэрнээс ямар ч тоног төхөөрөмж юу ч энийг чинь гаргаж иж чадахгүй. Ягаад гэхээр энэ base fundamental гэдэг одоо суур систем одоо суур бүтцээ ойлгохгүйгээр зөвхөн мөнгө олох зорилгоор машин янзлна те батарей янзлна гэдэг тийм ойлголт байж болохгүй байхгүй. Их боломжгүй тэгээд дандаа энэ фейлдж байгаа. Энэ стандарт ингийн мэрэглэл нэг 50% магадaltaй нэг бол сайн нэг бол муу. Тэгэл тэгсийгэл байж байгаа. Өөр ямар ч хийж байхгүй. За энэ талаар юм байна шүү. За тэгээд удахгүй бас өөр бичлэгүүд оруулна. За манай төхөөрөмжүүд одоо манайтай хамтарч ажилладаг компаниуд төхөөрөмжлүүд захиалцсан. Тэрийг одоо бэлэн одоо ирэх гээд ингээд ирсэн байж нь удахгүй хүлээлгэж өгөх гээд. За тэгээ энэ тухай өшөө дахиж бичлэгүүд оруулнаа. Бодит байдал дээр ямар байдгийг таад одоо жоох үзүүлэх гэж байна. За өөр юм одоо дараагийн бичлэгээр уулзъя.